Хүүгүүд ирэхдээ ондохон уншия. Бодомшуу. Урдас цагта бодомшуу гэж нэртэй хөвөн нэгэн өдөртөө ажихуудаг байгаа. Нэгдэ бодомшуу баян хүнээ гэрээ харуудаг нөхөр рүү модохээд уурж байв. Гэр соохо баян хүн гаррын ирээд бодомшууийг хараад ийгж хэлв. Энд юу хийж байна? Би хадаа садатар хоолоо гэж нэртэй хөвөн би. Энэ нөхөр рүү шаран нэгэн гүйж ороо. Тэрэний хаагаад байна. Гэв бодомшуу. Тийхдэн баян ихээр баярлан хүхиб. Та анайны имний хахиад байгаар гэ. Би танай дарж ухуу ухамне. Энэ үнэг нь танай болог гэж бодомшуу нэмэв. Баян хүн үнэгэнд нь хорхойтоод гэртээ орохын зөвшөөв. Бодомшуу гэртээ орож баян хамгаантай удаан хөөрөлдөв. Баян хүн хүлээжгээд бодомшууй дуудав. Садатар хоолоо. Баянанга оглохын дуулан хамгааны өвгөмний юугээ хэлнэ гэшв. Энэ үетэй хүний садатар хоолоо гэж гэхэд янав гэж гайхав. Баян хүн дахин оглов. Садатар хоолоо. Хамгааны гайхаж за яахав идеохол болоолаа гэд бодомшууй ихээр идээ хоол тавив. Тийгж хөвгөн ухаатай хөвөн тэнэг баяны мөхвэ хэнха.